Орон нутгийн сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулиар Завхан Сүхбаатар аймагт арчилсан нам ялалт байгуулсан. Гэтэл Сүхбаатар аймаг дахь сонголтын үр дүнг эрх баригчид улс төрийн шалтгаанаар одоо хүртэл баталгаажуулж эцэслээгүй хэвээр байгаамаа. Арчсан намын Сүхбаатар аймаг дахь гишүүд дэмжигчид иргэд бүтэн жил шахам эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн төвд суул зарласан Арчсан намын гишүүд дэмжигчид 45 дахь эсэргүүцлээ үргэлжлүүлж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Сүхбаатар аймаг дахь Арчсан намын дэмжигчдийн эсэргүүцлийн хөтөлгөөнд улсын хурлын гишүүн болд очиж зохион байгуулагчтай уулзаж байр суурь илэрхийлсэн байна. Өнөөдөр бидний талбай дээр харж байгаа энэ тэмцэл одоо ингээд 45 дахь хоногт орж байна. Одоо бол үндсэндээ бол левчээр барагдаж байгаа. Энэ бол хэн хөнгө ойлгож байгаа байх гэж бодож байна. За миний хувьд их хурл дээр удаа асуудал тавьж исэн, өнгөрсөн онд ч тавьж исэн. Тэгэхэд одоо энэ талаар бол хуулийн дагуу бүх асуудыг шийднэ гэдэг ерөнхийдөө зохицуулж байгаа болгож байгаа гэсэн нэг тийм хойшлуулсан, тайвшруулсан ийм нөхцөл байдлууд бол ямагт байсныг бол хэн болгон мэднэ. Улсын хурлын гишүүн болд энэ асуудалтай холбогдуулан чуулганы танхимд үгээ хэлсээр ирсэн. Өнгөрөгч баасан гарагт улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сүхбаатар аймаг дахь орон нутгийн сонгуульд үрдэг танилцуулах зөвшөөрөх талаар ерөнхий сайд Эрдэнэтад асуулга тавьсан. Гормын санал илэрхийлсэн шалтгаан зан хэрэгслөө өнгөрсөн. Бид бүхний төлөөлөл бол одоо аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурал тэгээд одоо цаашлуул улсын хурлын гишүүн байдаг. Тийм учраас бид хамтдаа бүгдээрээ энэ тэмцлийн ард гарна. Энэ тэмцэл бол эцсийн үр дүн нь ердөөсөө иргэдийн сонголтыг баталгаажуулах үйл явц. Одоо хууль усаар байна. Хуулийг хүлээн зөвшөөрч үнэхээр одоо хүмүүсийн хийж бүтээснийг зөвөр үнэлт өгнөдөг сэтгэлгээ дутагдаад байна уу гэж боддог. Залуучуудын маань хийж бүтээсэн үйлдэл тэр видхий хэл одоо өнөөдөр сонгуульд ялалт байгуулж чад байхад залуучуудын маань ялалтыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа. Монгол Ардын намынхны үзэл бодол, үйл хөдлөл, үйл ажиллагаа бүхэл зүйл өнөөдөр ард ирэхдээ буруу чиглэлд хөтлөж байна гэдэг тэмдэглэл суулгав. Энд бол ганцхан Сүхбаатар аймгийн даргын төлөөлөгчийн асуудал биш. Сүхбаатар аймгийн хэмжээний ийм асуудал байж байгаа. Даргын сонгогчны эрхийг баталгаажуулах ийм үндсэн зарчим байж байгаа. Энэ зарчмаа бол одоо хангаад Сүхбаатар аймгийн иргэдийн сонголтыг бол баталгаажуулах энэ ажлаа бол одоо даргын эрх барьс нар хийж хэрэгжүүлж Сүхбаатар аймгийн улс төрийн нөхцөл байдлыг бол ингээд нэгдэж болгох ийм чиглэл рүү бол явахгүй бол одоо асуудал бол үнэхээр дамжирсан ийм байдалтай. Энэ 7 хоног Сүхбаатар аймаг дахь орон нутгийн сонгуулийн үр дүнг танилцуулах зөвшөөрөх талаар ерөнхий сайдад тавьсан улсын хурлын гишүүн болдын асуулгын хариуг авахаар Сүхбаатарчууд нийслэл хотод ирж эсэргүүцлээ үргэлжлүүлэхээр болсон байна.